Бид нар одоо Монгол улсын мөнгөний бодлогын талаар ярилцж байна. Тэгэхээр Монгол банкны хувьд бол зайлшгүй үндсэн одоо хариуцж авч байгаа зүйл маань бол инфляцийн тухай бодлого байгаа. Тэгэхээр инфляцид хамгийн ихээр нөлөөлөх зүйл маань бол засгийн газрын одоо урсгал зардлаар дамжаад бэлэн мөнгө одоо зах зээл рүү их хэмжээгээр нийлүүлэх энэ асуудал байгаа. Тэгээ маш гоё нэртэй төслүүдийг засгийн газар санаачлаад тэгээ бэлэн мөнгө хэлбэрээр бол зах зээл рүү шууд нийлүүлдэг. Тэгэд энийг яагаад хийдгүү гэхээр ердөөсөө жил болгоны одоо сонгуультай холбоотойгоор элдв шин төслүүдийг санаачилчдаг. Чинь 24 оны 2 сард Эрдэнэс 5 толгоогоос 1072 хувьцааг нэг хүнд 350 мянган төгрөгөөр өгнө гэж тооцоод тухайн жилдээ 4.5 их найд цэвэр ашигтай ажиллаж исэн Эрдэнэс 5 толгоос 3.9 их найдыг бол тараацсан байна. Тэгээ 1 тэрбум ам долларын одоо дүнгээр бид нар одоо жишээ нь 600 мегаватт цахилгаан станцыг барьчих бүрэн боломжтой байсан мөнгө маань бол зөвхөн одоо бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд тараагдаад инфляци өсгөхөд дууссан байгаа. Энэ бол одоо тоонуудаараа харагдана. Тэгээ энэний дараагаас шинэ оршоо хөтөлбөрч гэдэг юм уу ингээд элдв бусын бэлэн мөнгийг л зах зээл рүү иргэдлүү амлалт хэлбэрээр оруулсан нэг ийм одоо гажуудсан тогтолцоо байгаа юм л да. Тэгэд иргэдийн дунд хамгийн удаан хугацаанд хэрэгжээд бас иргэдэд хамгийн одоо хөрсөн хөтөлмөр маань бол одоо хүүхдийн мөнгө байгаа. Тэгээ хүүхдийн мөнгө маань бол одоо хүн амын бодлоготой уялддаг учраас энэ одоо бодлого маань бол өөр үргэлжлэх ёстой байна. Тэгэд айл гэрүүд одоо бид бүхэн яаж хүн амынхаа бодлогыг зөвөр төлөвлөх вэ гэдгийг дээр харахаар уг нь бол бид нар хөтөлмөр эрхлэлттэй холбож өгөх ёстой. Энэ асуудлыг хүүхдийн мөнгийг зүгээр бэлэн мөнгөөр дансанд нь хийх гэдгээсээ илүүтэйгээр айл гэр ам бүлээ нэмэх юм бол бид одоо хөдөлмөр эрхэлж байгаа тэр ээж аваасх нь одоо орлогын албан татвараас чөлөөлөх, бусад албан татваруудаас чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Мэдээж хэрэг нэн ядуу айл өрхүүд байгаа. Одоо хүнсний хомсдолд орсон. Тэгэхээр тэр хүмүүстэй бид нар тусгай бодлого хэрэгжүүлдэг. Одоо улс орнуудын жишг байдаг. Тэр маань болохоор дотоодын үйлдвэрлэгч нараасаа сүү, хүнсний бүтээгдэхүүнүүд, живх зэрэг тухайлсан хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах зорилгоор гаргадаг. Тэгэхгүй бол бид бүхэн бэлэн мөнгийг нийлүүлцдэг. Энэ маань өөрөө манай Монголын дотоодын зах зээлд Монгол үйлдвэрлэгч нараараа дамжиж үлдэхгүй байгаа учраас буцаагаад энэ чинь маш их хэмжээний одоо ханшийн бид нар тэр гарч ирдэг энэ бодлого маань өөрөө бас буруу байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол энэ хүүхдийн мөнгийг хасах өгөхгүй гэдэг тал дээр огт асуудал байхгүй байгаа. Хамгийн гол асуудал нь бид нар энэ бодлогыг хэрхэн яаж зөв болгох юм бэ? Хөдөлмөр эрхлэлттэй яаж уях юм? Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талд нь бид нар энийг болгоод үндсэндээ мөнгөний бодлого талаас энийг сайжруулах боломж байна уу? Тэгэхээр Монгол банкнаас асуумаар байна. Хүүхдийн бодлого одоо хүүхдийн мөнгө маань өөрөө энэ мөнгөний бодлого дээр ер нь яаж нөлөөлдөг вэ? Бид бүхний энэ одоо гаргасан байгаа бодлогоо бид эргэж харах шаардлагатай юм. За 4 номерын микрофон. За зэнгэн гүшүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь бол хүүхдийн мөнгө бол энэ олон улсад байдаг бас энэ бодлогын арга хэрэгсэл байгаа. Тэгээ ер нь хүн амаа өсгөх юм уу, хүн амдаа чиглэсэн ялангуяа тэр зорилттой бүлгийг хамгаалах ийм чиглэлтэйгээр энэ бодлого бол хэрэгждэг юм байлаа. Тэгэхээр бол манад бол ерөнхийдөө ингээд хавтгай явж байгаа гэж хэлж болно. Ялангуяа олон улсын валютын сангийн одоо нөгөө дүгнэлтэн дотор бол ерөнхийдөө энийг зорилттой бүлэг рүү чиглүүлээч гэдэг талаас нь ярьж байгаа. За яг нь Монгол банкн дээр бол ганц нэг жижиг судалгаа бас их сургууль олон улсын байгууллагуудаас гарсан судалгааны дүнг бол бид бас үзэж танилцдаг байгаа. За тэрэн дээр бол яг өнөөдрийн манай энэ хүүхдийн мөнгө хуваарлагдаад юу болж байна гэдэг талаас нь судалгаа байгаа. За тэрэн дээр бол яг сар болгон очиж байгаа 100 мянган төгрөгийн хүүхдийн мөнгөний 30% нь бол хоримтлал маягаар тухайн өрхтөө бол хүүхдийн нэр дээр юм хоримтлал болоод явж байна. За 70% нь бол хэрэглээ рүү явж байна гэж байна. Тэгэхээр яг хөө ер нь бол бас ингээд сошиал мэдээлэл харж байхад бол ялангуяа тэр хүүхдийн мөнгө хуваарлсны дараа бол энэ хотын захын тойргууд дээр одоо хүнсний борлуулалт нь нэмэгддэг, тэр дэлгүүрүүд маш идэвхждэг, бүр тэр хөтөл архины борлуулалт нэмэгддэг гэдэг утгаараа ингээд жишээнүүд яваад байгаа учраас шууд бэлэн мөнгөд гаргах нь бол мэдээж эерэг болон сөргүүр дагаврууд бол байна л гэж төв банкны зүгээс харж байгаа. Тэгээд ер нь бол тантай яг л санал ойролцоол байна л да. Ямар ч байсан зорилттой бүлэг рүү чиглэсэн ийм бодлого бол байх ёстой. Тэгэхээр бол тэр өрхийн одоо хэрэглээнд нь өрхийн орлогот нь маш том байр суурь эзэлж байгаа. Тэрүүгээрээ өөрийнхөө амьдралыг залгуулад явж байгаа улсуудад бол энэ хүүхдийн мөнгө бол зайлшгүй байх шаардлагатай. А зарим хэсэгт бол угаасаа хүүхдийн мөнгө хэрэгцээгүй бол тэрийг бол тэгж хуваарлах бол хэрэгцээ байхгүй. Энэ өөрөө татвар дээрээ өөр зүйл зориултаар улсын төсвүүдээр өөр зүйл зориулагдаад явах юм бол мэдээж үр дүн гарна гэж харж байгаа. За өшөө яг тантай бас нэг санал нэг зүйл байна. Жишээлбэл Японд бизнес судалгаа хийсэн. Японд бол хүүхдийн мөнгийг бас буцааж олгохдоо шууд яг өнгөлгүүгээр аав ээжийнх нь
татвар төлсөн мөнгийн эргэж өгөх маягаар. Татвар төлсөн мөнгө гэдэг маань мэдээж хөдөлмөр эрхлээ цалин аваад цалингийн орлого болсон мөнгө нь жилийн эцэст буцаад тэр дүнгээр хүүхдэд өгөөрэй гэж өгөөд дээр нь дотоодын үйлдвэрлэх одоо хүүхдэд зориулсан тэр живх байд юм уу одоо бусад зүйлийг бол бас тараадаг ийм туршлагууд байгаа. Тэгэхээр аль болохоор ийм хэлбэрлүүгээр шилжих нь бол зөв л гэж харж байгаа.